Сайн манай өглөөний мэнд хүргэе. За намайг Галуутрах гэдэг. За 2025 оны 5 сарын 15-нд Баруун цумынхаа 5 дугаар аг дээр багийн даргын ажлын албан үүрэгтээр томилогдоод одоо 1 жил Баруун уртаа орж ирээд 3 жил болж байна. Өглөөний мэнд намайг Даримаа гэдэг 5 дугаар агийн зохион байгуулагчаар ажилладаг. Зохион байгуулагчаар ажиллаад одоо 2 дахь жил рүүгээ орж байна. Өглөөний мэнд намайг Буцхтын Залзаа гэдэг 5 дугаар агийн нийгмийн ажилтнаар ажилладаг. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын нэг ажилтдаг. Ерөнхийдөө төрд нэг 6 жил, за төрийн бус байгууллагт нэг 9 жил, нийтдээ нэг 15 жил одоо төрийн болон төрийн бус байгууллагт ажиллаж байна. 2011 онд Дорн Монголын багш их сургуулийг Орос английн багш мөрөслөө төгсөөд төвшинжрээс суманд 3 жил гадаад талын багшаар ажиллаж байгаад за ер нь нэг залуу аймгийн төвөө бараад тэгээд аймгийнхаа төвд амьдрээ гэдэг утгаар төвдө орж ирсэн. Ерөнхийдөө бас ингээд тийм өөр ийм салбарт бас ажиллаж өөрийгөө бас туршвар ингээд санагцалтаад гоё үү. 2021 онд бasic математикийн багшийн ангиар төгсөөд төгсж ирээд би ер нь бasic математикийн багшийн ангийг болонгууд мэрэгжлийн хяналтыг байхад нөгөө байцаагч гэдэг орон тоон дээр нь ажиллах сонирхолтой. Тэгээ 10 жил байхдаа мэрэгжлийн хяналтаар дадлага мадлага хийгээ явдаг байсан. Тэгээд төгсж ирээд мэрэгжлийн хяналтаа бичиг хэрэгээр шууд орчихсон. Тэгээд бичиг хэрэгээр ажиллаж байгаад боловсролын байцаагч руугаа жинхэлж чадаагүй. Яг түрээр байж итэл нөө мэрэгжлийн хяналт маань татан буутаад тэгээд ер нь ишээгээ орж ирсэн. Төрийн байгууллагт 3 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь бол мэрэгжил нийгмийн ажилтан мэрэгжилтэй. Нийгмийн ажилтнаараа багтвал одоо 1 жил 5 сар ажиллаж байна. Баг дээр би кейс менежер хийгээд ажилладаг. Одоо манай баг он гараад 20 кейстэй явж байгаа. Манай баг дээр болохоор гэмтлийн хүчирхийлэл, үйл хаахрах кейс илүү гардаг. Кейс дээр ажиллахдаа тухайн кейсээ ерсэн айл руугаа хамтарсан багаараа очиж ажилладаг. Тэгээд халдман жуулчлах болон бусад үйл ажиллагааг явуулдаг. Тэгээд бас манай хэсгийн базж 3 дахь өдөр болгон айл өрхөөр яаж бид тэр нөгөө кейстэй хайлаа эргэж явдаг. Манай ажлын албач тухтай шүү дээ. Одоо ингээд би болохоор одоо ингээд баг сартай хөвгттэй бичээд удаагүй байгаа. Манай багийн 2 жил намаагаа бас байхгүй нөхөн боломжгүй үедээ энэ хоёртай хэлцгээд би чи гараа явчих нь тиймэрхүү байдалтай ажилладаг. Бид хэд ажлуудаа бол ерөөхдөө 7 хоногийн эхэндээ төлөвлөж одоо 7 хоног эхлүүлдэг. Тэгээд өнөөдрийн хувьд бас нэгдүгээр хэд хэдэн бид бүхэнд ажлууд бол байгаа. За жишээлбэл аль байгаалагуудаас ирсэн хэд хэдэн судалгааны ажлууд байна. За мөн манай Дэнжийн 21 25 мандахын 9 дугаар игнэний бас нэг гэрэлтүүлэг бас асахгүй байгаа. Тэрний яагаад асахгүй байгаа шалтгаан төслийг тодорхойлохоор бас уртын орон нутгийн өмч төлбөрийн газар руу одоо бас явах гэж байна. Сайн байна. За, хэсэг тавлгаа. За, өгш нэг алтан бичиг чамд хөргүүлэх гээд ирж байгаа. Энэ нөгөө манай Дэнжийн 21 дугаар игнэ 25 дугаар игнэ мандахын 9 дугаар игнэний нөгөө гэрэлтүүлэг асахгүй нэгэд иргэдийн хооронд ирсэн. Тэгээ энэний дагуу бас асахгүй байгаа шалтгаан төслийг тодорхойлоод нэг асаах чиглэлээр ингээд хамтарч ажиллагээд алтан бичиг хөргүүлээд ингээд явчих шээ. Ер нь очиж үзсэн үү та үгүй. За манайх бол ер нь баруун уртын хэмжээний нийтдээ нэг 700 ороод хамт гэрэлтэй 1700 шиг замын одоо юм юу байгаа. Гэрэлтүүлгүүд байгаа. Тэгээд нийтдээ бидний хувьд нэг 7 хоногт 2 удаа явж гэрэлтүүлгүүдээр бол хяналт тавьж ажиллаж байгаа. За тэгээд ер нь бол асгүй байгаа гэрэлтүүлгээр бол цаг тухай бүрд нь бол явшилгалт юмнууд бол хийгээд бол асаах арга хэмжээнд бол авч байгаа. За өнөөдөр нэг цагдаагаас ирсэн албан бичгийн хариуг нэг шагналын тодорхойлолт байгаа. За тэгээд нөгөө ирсэн иргэдтэй яг тухайн бүртэн шаардлагатай тодорхойлолтыг гаргаж өгнө. Энэ хоёр өндөр хөх юм биш. Энийг нь Канадад авч үлдээд тахын дуу яачих юм уу?
давхар хавсраад өгчих юм уу? Танаа дээр нэг өөрсдөө нэг авуулж Харин тийм. гэрийн камерт авуулж. За дугаар юуных нь мэдээллийн дугаар нь даатан дээр ч байгаа юм чинь тэгээд болчих واخ тий. Нэг айлын нөгөө захлааны утас ингээд илэрсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэр айл руу одоо очиж хоёр хүн дагуулж очиж нүхий нухуулаад шароог нь болуулах юм ажиллах. Ажилтаа явж байна уу? Явж байна. Тий. Хүн яваасан баярлсан шаха. За тэгээд ажилтаа амжилт хүсье. За баярлаа. Одоо энэ шонгоос 5 айл ингээд тав цахилгаан авдаг юм тий. 3 айл. 3 айл. Тэгээ 3 айлаас маань ингээд энэ одоо ил гарсан уцаа ингээд нөх ухаад булчих хүн хүчил олдохгүй байна. Тэгээ одоо энэ айл гэхэд эмэгтэй үнтэй. Тэгээ тэр цаатлах нь бас коло хөлтэй бас эмэгтэй хүн байгаа байхгүй. Тэгээ энэ айлын өмнө нь болохоор бас нэг жоохон юутэй хөрлийн бэрхшээлтэй юм нэг хүн байгаа. Тий. Тэгээ ялчгүй нөгөө өнгөч байхгүй тэгээд багийн ажил ялганд бол хандж байгаа юм л да. Тэр нь одоо энэ мэтлээ иргэд төр нь хэр олон янз бүрийн асуудлаар их холбогдох уу? Тийм шүү дээ. Одоо тэгэл нойлынх нь үхийн нөгөө тажууд нь шинэ үх ухчаад байх чинь тэрэн дээр хуучин нойлоо ингээд сэлбэт тавьж чадахгүй л одоо багийн ажлын ялгаруул хандаад ирж л байгаа байхгүй. Тэгэл нодны бас тэгэл энэ 10 айлын уртлын нойлыг хүртэл тэгэл бид бүхэн бас л хүн амтнд ажилуулаад нойлыг нь сольж тавиал ингээд хийжсэн бас юм юутэй. Бас жоохон хэцүү ч юм уу? Хэцүү шүү дээ. За. Мэдээж нийгмийн ажил ажиллаж байгаа нь сайн. Нөгөө талаараа одоо муу жишээ ч юм уу тийм зүйлгүй л одоо юу вэ? Давуу тал, сөрөг тал бас байж л байгаа тийм. Тий байж л байгаа. Баг дээр нийгмийн ажилтаа ажиллаж байгаа давуу тал нь бол гэр бүлийн яг хүчирхийлэл, үйл хайхрах, одоо архитал, дэмжиг үлэг тэр бүгдийг яг нэг бүрчлэн багийн нийгмийн ажилтаа айл болгоноор ордог болохоор тодорхойлоод гаргаад ирдэг. Судалгаанууд яг үнэн зөв гардаг. Тэгээд одоо ер нь хүмүүс амирын бэлэнчлэг сэтгэлгээтэй болсон. Багийн нийгмийн ажил нь бий болсон цагаас эхсүүлээд одоо хүүхдээ хичээлд явуулахгүй байна гэж айл байгаа байхгүй. Тэгэл очингууд яг та ингээ хүүхдээ хичээлд явуулахгүй байгаа юм. Тэмдэг ном байхгүй, дөрөнд хувцаахгүй, гудал байхгүй, өмсөх хоолгүй байна. Одоо ингээд 3 хүүхдийн мөнгө хүрэлцэхгүй байна. Гэт та өөрөө ингээ хөдөлмөр их чадвартай хүн байгаа байхгүй, ажил их чадвартай хүн байгаа байхгүй. Та тэгвэл ингээ хүнсний дэлгүүрийн тэд ингээ ажил хийгээд хүүхдийнхаа одоо энэ хоол хүнс тэмдэг номыг бэлдээд хүүхдээ сургуульд явах нь одоо явуулах нь таны өөргөө гэж хэлэнгүүд би ажил хийнгүүд хүүхдүүд маань ингээ орхигдоод хоол хүнсгүй байгаад байна. Тэгээд одоо би чи хүүхд гэрүүл хөгжил хамгааллын газраас тухайн айлынхаа ингээл одоо хүнсний хэрэгцээг нь хангаал хүүхдийн хувцсны хэрэгцээг нь хангаал хичээлийн хэрэглийг ингээ бүрэн хангаад өгч байгаа байхгүй. Цогцоо бүх юм ингээ бүрэн хангаад өгчөнгүүд хүүхдэд 7 хоног явуулаад дахиад явуулахгүй. Дахиад нөгөө айл маань сургуулийн нэг мас нэр нөгөө хүүхд маань явахгүй болчихлоо. Очингууд та яагаад ингээ хүүхдээ явуулаагүй ингээд чи альсвал ингээ ахуй харагдaltaй чинь хүн цуглаагаад архиугаад унтаад хүүхдээ хичээлд нь явуулаагүй. Тэгээ ингээ эсвэл нөгөө ном дэвтэр нь дууссан. Хоол хүнс дууссан тий. Эсвэл ингээл одоо дэвтэр нь дууссан, хоолгүй болцсон гэдэг үдээс амир нөгөө хүмүүсийн бэлэнчлэг сэтгэлгээ бүр тийм өндөрөлцсөн. Өөртөө нөгөө ажил хий, би энэ хүүхдийг нэр асарч хамгаалах үүрэгтэй штэ гэдэг өөргөө биелүүлэхгүй. Одоо би ингэнгүүд одоо нэг газараас ирээд надад тусан дэмжлэг өгөөд тэрнгээр нь би энэ хүүхдээ нэг 7 хоног, 10 хоног ингээ хичээлд нь явуулчихдгийг тийм юмнууд бол их байгаа. За дараагийн ажил одоо нөгөө усан сангууд дээр очиж хөгсөв канистргүй айл өрөх гэдэг аян зарласан. За тэрнийхээ талаар энэ хөгсөв болон канистрын хор оршигын талаарх мэдээлэл нөлөөллийн арга хэмжээг бас зохион байгуулах гэдэг. Нөлөөлөлт арга хэмжээг зохион байгуулснаас хойш яг таны мэдж байгааыг баттай тэдэн айл усны саваа солисон гэвэл хэдэн айл вэ? За өнгөрсөн жил бол бас энэ арга хэмжээг зохион байгуулад яг үр дүнд нь нэг 6 айл бол ямар ч хэлсэн бид бүхний тооцоолоор 6 айл юутай болсон. Зориултын төмөр савтай болсон. Тий. Тэр чинь ганц сав байд. Ер нь бол тий төмөр ганц сав баггүй. Тэгээ ер нь бол бид бүхний зорилго бол одоо нэг ч хэсэл айл бас нэг зориултын төмөр савыг ах хэрэглээндээ хэрэгжилж хэвших юм бол одоо тэгэл
энэ үйл ажиллагаа явуулж байгаа юмс зориг гарч иж байгаа юм л да. Тэгээ эцэг нүндээ уг нь хүний эрүүл мэнд те. Тийм шүү дээ. Тавлаг. Энд нэг юу яагаад нэг хөгсөө хувцрын талаарх хор уршигын талаарх мэдээлэл иргэдтэй өргөх гэдэг ингээд өдөр дээр ажиллаа явж байгаа. Гарал үүсэл хор уршиг та юу мэдэх вэ? Мэдж байгаа юу? Ер нь ярьж л байд. Ярьжлаа тий. Тэгэхээр нэг хүнсэнтэй битгий ярьлаарэ заяа. Гэрийнхэн дайлаарэ. Тэгэхээр аав ээж таахан дайлаарэ ийм төмөр савтай болоорой гэд багийн дараах хэлээд ингээд усан тан дээр яриад хэлээд явж илээ гэд. Тэгээд хэлээ шүү за. Галаахөр нам бол хэдүүлээ вэ? Ам бол одоо зургуулаа. Зургуулаа. Тий 3 нэг охинтой. Оо за. Сая хамгийн бага маань сая төрөөд одоо өнөөдөр 1 сар болж байна. Охин. Гурвангүй өсгөө араас нь охин өсгөх ямар вэ? Сонирн байна уу? Гэхдээ одоо ихэндээ ч одоо жоохон ойртож чадахгүй. Нөгөө охин руугаа нэг жоохон гэдэг барих гэхээр нөгөө барьцгөө Эмзэг байна. Айгүй эмзэг. Нөгөө хүү жадад тэр чинь бол яг ингээд шууд аваад ингээд бариад ингээд явчихсан. Тэгээд охин хөхт болохоор нөгөө жоохон тийм эвгүй санагдсан хэрэг. Гэр бүл дээр нь хэр цаг зав гаргаж чадчихжээ. Ер нь хэрсэн аав уу? Би гайгүй сайн гэж бодож өөрийгөө. Тий хүүхдүүдийнхаа болон гэр бүлийнхаа төлөө гэр бүлээвэл нэгдүгээр тавьдаг. Тий. Одоо ингээл үдийн цайны цаг өдөр болно тийм ээ. Гэртээ очиж амжиж гэнэ үү? Тэгээд ихэнх тохиолдолд амжихгүй тохиолдол байгаа шүү дээ. Тэгээ гадуур ингээд багаар ажилтаа төрөлтөө явж явах үед бас нэг амжихгүй нэг үдийн цаг маань болчдөг. Тиймэрхүү тохиолдол байгаа. Гэхдээ аль болох бас гэр орондоо очих хэлбэл л да. Энэ хаа цемт байгаа зү тий. Энд одоо өөрөөсөө зэвэрлээ. Энийг юу яаж болох вэ? Заавал хохолжиж уушраа асгаад. Хиймэл зүйлийг энэ доторхын бол хиймэл зүйлийг тавьдаг юм уу гэж. Энийг нэг мөнгөний ногоон болох гэдэг байхгүй юу? Тэгээд тойруулаад хашаа татах уу? Эсвэл хайлаас сарих уу? Хашаажуулахгүй бол ингэхлээр мал ороод ирэх чинь тэл хэрэг болчих واخгүй. Тэгээд хүүхдүүд ингээд зүргэн дөргөгөөд халуур чинь болох гэдэг шүү дээ. Энийг нь хохолж аваад энэ дээр нь зүгээр цэцгийн мандлын үр цацчвал зүгээр харагдах болов уу гэж боддог байхгүй. Бидний өмнөх зурагч нь бол энэ зураг байхгүй. Гашаатай гашаагүй гэж хоёр зураг байгаа даа. Энэ болохоор ингээ гашаатай. Тэгээд энэ болохоор гашаагүй зураг байгаа. Тэгвэл энийг одоо яг мөнхийн нөгөө чиглэл зүйлэг тарьдгаар тариалаад яг таны хэлдгээр тэр голд нь түүлэг жоохон юм бүрхий нөгөө мантл хийж болох юм шүү дээ. Одоо очих цаа айл маань бол эхнэр нь 2024 онд нас орсон. Тэгээд 5 хүүхэдтэй өргөтөл болсон аав байгаа. Нэг хүүхэд нь нэгдүгээр одоо хэвийн шижин сахарын шижин юм одоо өвчтэй идэх магадлал тун хавар. Тэгээд өөрөө болохоор нөгөө ажил хийх ямарч боломжгүй нөгөө байнгын хүүхд нөгөө байнгын асраатай байдаг учраас. Тэгээ одоо саяхнаас бас бэбис телевизтэйгээ хамтраад бид хүмүүс нэг аль дайны одоо хандив аян зарлцсан гэж явж байгаа. Төрөлт удааг имжлэг гэж байна тий. Тэгээд байгаа. Тэгээд 7 хоног болгоос энэ хэдийгээ нэг завч хөлөөтэй үедээ ирж тойроод яаж нэгж юм болж байгаа болохгүй юм юу аим энэ тэр энэ асуугаад ингээд ирж тойроод ингээд явж байгаа. Харилцаа мэдээлэл аваад ингээд явж байгаа. Одоо айлуулах төрөл хүүхдүүдтэйгээ л сайн ойлголцохыг л хичээж байна. Хэд насны хүүхдүүд байна уу? Одоо манай хамгийн том нь 16-т. Тэгээд баг нь одоо 2 нас бараг 5 сар хүрч байна. За тэгээд Монголынхаа ард түмэнд бүгдээрэнд нь баярлалаа тусал дэмжиж байгаа. Ханд өгч чад. Тэгээд уяа нутгийнхаа хүмүүст
Тэгээд өмнө ч ажиллаж байсан багийн засаг дараах одоо ажиллаж байгаа багийн засаг дараах бид нар жаа сайн тусалдаг. Тэгээд нөгөө хүүхэд гэрүүл хөгжлийн багийн засаг дарахын нийгмийн ажилтан. Тэр үнэлэлд маш их баярлж байгаа гэдгээл хэлмээр байна. Одоо ингээд айл өрхөөр явангууд ингээд янз бүрийн асуудлууд хэлэн заримыг нь сонсохоор ингээд би үл ингээд сонсохоор ингээд жоо ингээд сэтгэл хямраад байдаг байхгүй юу. Тэгээд таны үед яг ийм кейс дээр ингээд ажиллаад мэдээж хэрэг үний сэтгэл зүйч бас аяг хэцүү шүү дээ тий. Өөрийнхөө сэтгэл зүг хэрхэн анхаардаг юм одоо энэ таны байгууллагаас ч тийм яг та бүгдийн сэтгэл зүй эрүүл байх тал дээр бас анхаарал хандуулдаг. Ер нь тэгээд иймэрхүү айлуудаар кейс ажилтаа авах ер нь сэтгэл зүйн амар хүн биш. Анхандаа бүр анх нийгмийн ажилтан болоо багаараа явж байхдаа бүр уйлжсэн тохиолдол байдаг. Яа өрөвдөөд нөгөө нэг чигээр тэгээд бас яг ингээд асар судлаад хайрлал холбомжлаад холбон зуучлаад үйл ажиллагаанд нь оруулаад хахад нэг холбон зуучлаад 2 өдөр очичвал дахиад нөгөө газар очихгүй байх ч юм уу. Тэр жишээн дээр урам хуурах ч юм уу тийм үйлүүд болдог. Манай байгуул хүүхд гэрүүл хөгжил хамгааллын газраас бол ажилчдынхаа нийгмийн ажилтнуудынхаа сэтгэл зүйн засаг 5 өдөр болгон 2 цагаас сэтгэл зүйч маань бас сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэл зүйгөө хэрхэн яаж авч явах уу? Яаж ийм байдалд орвол өөрийгөө тэрнээс урьдчилан сэргийлж гарах уу? Гэдэг арга замыг бол зааж өгдөг. Тэгэл янз янзын зан характертай хүмүүс орж ирж штэ. Ууралж орж ирнэ, уйлж орж ирнэ, зовлон тоожж орж ирнэ. Тэгээд аль болох тухайн цаг үед нь ямар ажилтны нөхцөлтэй орж ирж байна. Тэгээд тэрийг нь сонсоод тэгээд тухайн үеийнхээ хариу үйлдэл үзүүлээл тэгээд аль болох эрэгтэйгээ загнаж ирсэн ч загнуулаад л тий магтчихсэн ч магтуулаад тэгэл аль болох эрэг сайхан харьцаалал орж ирсэн ажлыг нь сайхан бүтээгээл гарах хэл боддог доо. Энэ удаад бол бас танах ингээд сонгоод бас орж ирж байгаа. Тэгээ ер нь бол ногоон байгууламж бий болгосон юм жишг айл өрхүүдийн нэг багхгүй танах. Бараг 9 төрлийн 40 гаруй мод. Тариад хамгийн эхлээд энэ өндөр улиас тарьсан. Би дуртай. Цэцэг ургуулах, мод тарих. Дуртай. Хэлц нөгөө орчууд огчлд ногоон байгууламжийг дэмжих хичээлгээд манай бар орсон цогцлогын тамийн газар зарлцсан. Тэгээ бас шилдэг тогтчлолтой айл өрхийг шалгууруулах юм болц дуралдаан бас зарлаад ингээ явж байгаа. Тэгээ манай багаас бол хэд хэдэн ногоон байгууламжийг бий болгосон юм айл өрхүүд бас орно. Тэр уралдаанд хамрагдана гэж байгаа байхгүй. Тэгээ та ч гэсэн бас энэ уралдаанд оролцоорой хамрагдаарай гэж бас хүсье. октябрь 2026 оныг орчны зохицол ногоон байгууламжийг дэмжих жил болгон зарласан байгаа. За үүнтэй уялдуулаад манай Сүхбаатар аймгийн бар орчмын 5 дугаар маань энэ жил ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил болох зорилгыг төвшүүлээд өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа эхлэх гээд ингээд байж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэгч баг болоод нийлэн арга хэмжээгээ зохион байгуулчихлаа. Тэгэхээр яг энэ жилийнхээ арга хэмжээндээ танах баг дээр яг ямар ажил хийгүү сая зэрэгзэд мод тараалаа тий. Хэдэн төрлийн ямар модыг бас үгүй. За юу яалаа. Мөнгөлөг үлээс 5 ширхэг өрх болгонд өгч байна. Дээрэс нь бас
Спатра ажуултаас бид Жимсийн бод гэсэн ирлээ. Тэгээс Жимсийн бод бол нөгөө цөөхөн ирсэн учраас ороо тараагдаад бас дуусчихлаа. За яг ногоон боголомжийг нэмэгдүүлэх жил аяны хүрээнд бол одоо энэс гадна эргээд манай байг миний мөрөөдөлгээд 6-аас 9 ангийн хүүхдүүдийн сурагчдын дунд гар зургийн оролдоо зарласан байгаа. За тэгээд бүтээлийг нь 5 сарын 31-нд хүртэл одоо багийн ажлын ялган дээр бүтээл хүлээж авна. Хүүхдийн мэрэ шалгаруулах уу? Тийм, хүүхдийн мэрэ шалгаруулах. Ер нь ингээ арга хэмжээ зохион байгуулчаар галах хөтлөгч хийгээд идэг те бас дуулж юм те. Ер нь ингээ нөгөө хөтлөгч айхгүй, дууч айхгүй амар энэ. Тал бүрээ авьяастай юм. Гэхдээ одоо тэгэл өөр дөр ирж байгаа юм чи одоо тэгэл яаж игээл барахгүй ч гэсэн тэгэл барахын төлөө тэгэл хийгээл явж байна да. Ааха. За одоо энийг ингээ дуусчаам чи одоо хэдэл дараагийн ажил юу байгаа вэ? Одоо тэгээ ажил руу явна да. Ааха. Ажлаас мэдээ ажил хүлээж байгаа юм. Ажлын бас нэг ганцхан ажлууд байгаа. Санаг яралтай ажил дээр бас нэг хүн ирээд бичиг гаргаж өгөх ажилтай болоод ирээд хүн бичиг гаргаж чад одоо буцаад эргээ мод руу явах чинь. Тэгээд нөгөө мод аваагүй хүмүүс бас зөндөө байгаа учраас ингээд ганц нэг хоёроор ингээд ирээд аваад ингээд байгаа учраас буцаад одоо мод руугаа явж одоо өгөхгүй болохгүй байгаа тийм. За тэгээд өнөөдөр бидний үйл ажиллагаатай танилцсан бидэнтэй нэг өдрийг хамтдаа өнгөрсөн таадтай баярлалаа. Амжилт хүсье.